Торгоо дээр ховор сонин хувь тавилантай төрсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг бол галсан жамцын цэвэлмаа. Хожимо гүртэн чойжин цэвэлмаа хэмээн дуудуулах хувь түүнд тохиожээ. Анх 3 настайдаа тодорч 30-аад настайгаас улам батчиж удмын онцгой чанараа үргэлжлүүлэх хариуцлагатай хэрнээ хүн бүхний хүсэмгүй тэрл хатуу зан үйлийг хийж дээд тэнгэрийн догшин сахиус доод газрын хүмүүсийг холбох зуучин үүргээ гүйцэтгэж явна. Хүний зовлон зүдгүүр гай барцад гэд бүхий л муу муухай үйл бүхнийг үлдэн хөөх догшин сахиусыг дааж явна гэдэг эмэгтэй хүнд хэдий хатуудсан тавиланч гэлээ тэрээр энэ бүх ачааг нуруундаа үрч бусдын зовлонг нэмэглэх үйлдээ шамцаар өнөөдрийг хүрчээ. За чойжин гэдэг нь бол одоо барууны нандин буюу дээд номын сахиус гэж. Тэр сахиусд одоо хүний биеийг ингэж сонгож орж гүртэн хүнд орснороо гандөр үзүүлж, шид үзүүлж, муу муухай амийг арилгаж чаддагаараа онцлог. Гүртэн хүн бол удамшдаг. Миний хувьд одоо өстөх үе дээр явж байгаа шүү дээ. Удамшдаг. Удмын бэж ижил сахиус болж, сахиус бууж тэр шид үзүүлдэг. Миний сахиус бол одоо Монголдон бол одоо энэ зуунд одоо хүүхэд амьлуулад 5 цаг нас орсон хүүхэд амьлуулад тэрнээс гадна 20-од хүн амьлуулад зөндөө хавдар мавдар ингээд идгээж зөндөө хүмүүсийг одоо босгож нэлээ шид үзүүлсэн сахиус. Миний сахиус бол одоо Монголын ард түмэн бол антахгүй 16 онд би ч өнөө өдрийн дэнсээр хон гэдэг залуу бол мэдээж шудраг залуу тэр үл намайг дэнсэлж аран гараа явж тэр нөгөө Бат Эрдэнэ дарагтаа болж хүүхэд 5 цаг нас орсон тэрнийг гаргаж ирснээр би одоо Монголын ард түмэнд бол нэлээд танигдсан хүн байгаа юм. Тэр бол бүр баримттай юмнууд. Тэгээд дараа нь тэр хүн чанарын алтан туяа гэдэг сурвалжлагч бол намайг бас нэлээд тоотлон гаргаж ирсэн. Энэ бас баримттай манай багш магштай чуулзаад тэр одоо яг намайг оруулж одоо хүүхэд нас ороход оруулж исэн эмэгтэй Норжимо гэдэг тэр хүнээс хүртэл ярьцлага авсан юм баримттай юмуд хийгдсэн байгаа байхгүй юу. Нэгэн цагт гүртэн чойжин цэвэлмаа гойд сүсэглэн мөргөл залбирал хийж зовлон зүдгүүрээсээ ангиж ирж байсан нэгэн эмэгтэй түүнээс нүур буруулжээ. Нүур буруулаа зогсохгүй түүний сахиус буулгахад зориулсан дээл хувцас сэлэм хоёг гих зэрэг ид зүйл үйл хөдөлгөөн бүхнийг тэр чигээр нь хуулбарлан дуурайж хүмүүсийг хуурам мэхлэж сүсэгтэн олныг төөрөгдүүлж байгаад тэрээр сэтгэл дундуур байна. Одоо мэдээж одоо миний гуцыг өмсөөл тийм ээ. Миний сэлмийг барайл одоо миний имийг л өмсөхгүй бол амтэн хүн очихгүй байгаад байгаа юм шиг шүү дээ. Одоо ингэ байдлаар. Тэгээ одоо намайг одоо нэлээ 10 жил дагсан тийм хүн одоо намайг дуурайгаад эвүүлдэл үйлдээд яг хэл яриаг юм яриад заслын үед одоо гаргадаг сахиусны үйл аягийг гаргаад сэлмийг барьж сэлэмдээд тэгээд одоо халуун сэлэм долоодог гэхдээ тэр халаахгүйгээр шууд долоогоод тэгээ буугаад одоо сахиустай хүн бол өөрийн гэсэн имиж өөрийн гэсэн бодолтой өөрийн гэсэн одоо сахиус нь заагаад өгчдөг байхгүй юу. Энэ дээлэг гэхэд чинь би өөрөө одоо сахиус минь хэлж өгөө би өөрөө одоо бичиж тэр хүнээр хийлгэж исэн. За энэ буулт гэхтэр чинь л одоо сахиус дээр үеэс одоо 21 жил өмнө аав юм сахиус одоо ингэж хий гэж ингэж надад зааварлаж би тэр заавраар нь л явж байгаа. За тэгээ бас тэр аршины тайлбар гэхтэр чинь тэр сахиус л бас бичиж гаргаж ирсэн. Тэр 8 багц гээд хүмүүс амтахгүй 21 жил болж байгаа юм чи. Тэгээ тэрнийг бол бас дуурайсан дээ лээ. Миний юу гэж хэлнэ ямар үг яриад дан тэр буулт мултыг бол үнэхээр жүжиглж дуурайж чадчих байгаа байхгүй юу. Тэгэхээр ард түмний одоо ингээд толгойг эргүүлж одоо хэрвээ одоо цэвэлмаг дуурайж байгаа тэгээд мэдээ шид мэд гарахгүй шид байхгүй хүн амтан нас орчих юм бол одоо хин хүлээх үү гэдгээсээ би одоо бас харамсаж байгаа байхгүй. Тэгээ TV5 үнэн бэ гэдэг нэвтрүүлгээр тэр хөөхнийг тэгээд гаргацсан билээ. Тэр TV5-ын сэтгүүлч байхлаараа тэгэж одоо судалгаагүйгээр одоо энэ сахиус 21 жил хүн ардтаа одоо миний энэ буултыг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ. Миний одоо цойжингийн үеэр одоо сахиус гүртэн цойжин бууж яхад аягалдаг аяг тэр одоо хийдэг заслыг бол ард түмэн бол амтахгүй шүү дээ 21 жил дагцсан юм чи. За мэдээж одоо нэр гарцсан сахиус энэ сахиусаа бас нэг нэр мэрийг алдуулчихгүй эргээ янз бүр хил амт орчихгүй талаасаа би нэвтрүүлэг ингэж хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ бас хүн ард түмнийг бас
төөрөлдүүлээд би л одоо 16-нд хүн амьлуулсан гэж гарч ирээл тэрнээс хойш л одоо энэ хүртэнгүүд гарч ирээл дуурайдаг болцсон ийм айхтар юм ингээл дастан зогцсооч амьтан хүнийг зөв ойлгоосон гэсэндээ л би хийгээд байна. Тэрнээс бол одоо атаачтай хорлол автснараа хийгээд байхан байхгүй. Би бол одоо баг юм үзээд бараг л одоо би бол дийлэх хэвэж байна. Хагас бүтэн сайд дээр л сахиусныхаа энэ чилдэг гаргах гэж чилдэг гаргана гэж ярьдаг байхгүй юу? Тэгвэл бас хүн шиг чилдэг байх нь шүү дээ буухгүй болохоор. Чилэг гаргаж л одоо өөрөө хор тавдар хавдсан хүн. Тэрнийгээ би эдгээсэн. За тэгээд тэр хор тавдар мавдар чинь буулахгүй нэг 21 хонцогтор гараад идэх байхгүй. Тэр мэрийг гаргачихгүй шиг л ингэж одоо юм үзэн гэдэг чинь нэг өсөндөө хүн тэр урд насны уйлын дайвэж лайгаа эдэлж ард түмэнд тусалж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол нэг зүгээр нэг дураараа гарч ирэл тэр хүн бол надад мессеж илгээж ирсэн. Чиний энэ хүн амьлуулдаг энэ буудаг одоо эн чинь одоо бол бизнесийн санаа. Би чамд бизнесийн санаа гаргаж өөрөө гаргаж ирж бизнес болгож чамд тал юм нөгж нэг чи юу ярьж байна буйны ямиг тэгж яриад байхдаа яад юм бэ гэсэн чинь тэгнэ гэдээ одоо надад мессеж хүртэл байна. Ишиг эврэ урахаар ихийгэ мөргөн гихч итгэлийг хүсэрдүүлж байгаад тэрээр харамсаж байна. Хамгийн гол нь өөрийнхөө удмын биш минийхийг хулбарлаж дуурайж байгаа нь миний 20 гаруй жилийн хөдөлмөрийг хүн ардыг эмчилж эдгэж ирсэн үйлчлэлийг үгүйсгэж намайг гутаанд оромжилж байгаа учраас ичиж бас харамсаж байна хэмээн хэлсэн юм. Одоо би бол 21 жилдээ бол одоо шидэ үзүүлээд одоо үзүүлсэн хүн ба штэ. Одоо миний над шиг юм цаг хугацаа харуулж ш тэр хүн өнөө худлаа мэдэгдэж ш. Гэхдээ тэр хооронд чи ард түмэн гохироод дуусна штэ. Одоо намайг бол миний чи бол одоо зайл чи бол миний багш биш. Би өөр багштай болсон. Яг хөө чамаас бол хамаг юм чинь би хуулцсан, хуулбарлаж авсан. Тийм учраас одоо чи зайл далд ороодаг өгөө бол намайг бариулна гэл ингээд тах шүү дээ. Ингээд сүрдүүлж байгаа юм шүү дээ. Цагдаа авчрууд надад үзүүлдэг. Цагдаа авчрын хамгаалтанд байдаг хид хідэн хүмүүс хамгаалтанд байдаг гэж одоо цагдаа хүртэл уран тутч ингэж оруулж ирж байгаа байхгүй. Тэгээ үнэхээр үнэн бол тэр чи өөр хувцастай сахиус нь хилээд өгч шүү дээ. За ийм хувцас өмсөөч. За ийм барилаар боо. За ингээ одоо ингэж цэвэлмаа удууралгүй ингээ сахиус чи ингээ залаад ингээ шид үзүүлнэ гэж ингэж хэлнэ. Би тэр нэг хүнийг юм бити үзээ гэж үүсэхгүй шүү дээ. Хамгийн гол нь бити ард түмний тархи уугаад хүний одоо хувцас сунар өмсөж хүний буулт мултаар бууж явж байгаад элдв хангаа юм болчих юм бол дараа нь яах юм бэ гэдгийг л би хэлээд шүү дээ. Дээрлэх гээд байгаа мó, дарамжлах гээд байгаа 10 ангилсах хэвээр хүч үүсгэх гээд байгаа мó. Одоо цаг хугацаанд тэрнийг харуулах багтаа. Ах トゥ нарт нь хүртэл очиж гуйж ярьж хэлсэн тэр хүртэн чойжин гэсэн тийм фейсбુક юм 5-ыг одоо ах トゥ нартгээ нийлж хийсэн баг шүү дээ. Хийж одоо энэ 5 сараас ш нээж тэгж одоо бас хүн дуурайж одоо хүмүүсийг одоо тэгээ утаснуудаа тавиад яг миний энэ дээлийг өмсөд тийм фейсбુક гэдэг чинь буруу хараас цууцсан яг над шиг харагдаж миний юм л гуцыг өмсөхгүй тэр хүн дээр хүн очихгүй миний гуцыг л одоо тийм дорой худалдаа байж болохгүй шүү дээ. Тэгтэр чинь жиргэл өөрөө одоо чадaltaй хүн бол тэр чинь өөрөө сахиус нь хилээд өгч чойжин болохын тулд ийм гуцас хэрэглэл өмсөд ингэж шид үзүүлдэг ингэж хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгт чинь би тэр хүнийг үгүйсгэж өөрийнхөө байхгүй хүн яагаад нэг үчлэн дуурайгаад илэг доглоод байгаа юм бэ? Яагаад ах トゥ нь хилж өгөхгүй байгаа юм бэ? Энэ хүнээ яагаад шившиг болгоод байгаа юм бэ? Тэр үед тэгэл тэрний их чинь бас би сахиустай хүн гэд надад тэр нь ууцсан хуурчаад ирчээд би буугаад тэгээ гайг болгож өгөхөд тэр хүн ахиад над би сахиустай хүн гэ тэр хоёр хүн чинь надаас салахгүй нэг нь 3 жил нэг нь одоо 10 жил үж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр их чинь би хүн барьдаг гэж хэлээд бас намайг хэрэг төвд оруулах алдсан шүү дээ. Би тэрний нуугаар тэр хүмүүстэй залбирал юм хийж өгөө залбирал явуулсан. Одоо хавдар нь хаг бацчаал. Тэгэл би өстөн залбирал яаж байгаа л амьсан гэтрүүлсэн. Бурхны сургаалд бие сэтгэлээрээ үлдэх 10 хар нүгэл гэж байдаг. Энэхүү нүглийг үйлцэн хинж хизээ нэгэн цагт гисгээл цэрлэлээ хүртдэг учиртай. Тэр дундаа 10 хангал догшин сахиус бол хэн дуртай нь оролдож түүгээр мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй. Түүнийг дааж явж чадах хүн чадахгүй хүн гэж бий. За нүгэл үлдэхээр барахгүй юм чи одоо удам судраач одоо өвгүүдүүлэл өөр хүүхдийн чи өвгүүдүүлээд юм чи төлөөс төлж шүү дээ. Юу гэж ингээл хүн амьтны хоргал одоо хүн амьтан чинь
бизнес биш шүү дээ. Одоо хүн амьтныг тэгж хуурж яаж болохгүй шүү дээ. Би бол 21 жилийн шалгарлаар бол миний сахиус бол ард түмэнд бол шидийг үзүүлж ард түмэн бол мэдж байгаа. Тэгэхээр яг л тэр шалгарлыг л давж гарч ирэх гэхэд тэр шалгарлыг л давж гарч чаддгүй юм л та. Ард түмэн чинь бас ухаантай шүү дээ. Ард түмэн чинь ялах чинь шүү дээ. 21 жил бууцсан буулт юм дуурайгаад гараад ирэхдээ бол хүмүүс бол мэдж байгаа шүү дээ. Нөгөө цэвэлмаагийг дуурайч. За яг даруухан юм илэг өрөөд ах шиг байна. Би яагаад даруухан байдаг юм бэ гэхтэр чинь сахиусанд тодорсон учраас сахиус намайг даруухан байлгадаг байхгүй юу. Тэгэд даруухан байж ич гэмээ хүний гай барцад хүний одоо дааж зовлон дааж ингэж явж байгаа. Би чинь өөдтэй дөө ингэж яваад байгаа юм биш үү? Өөрөө өвчин одоо энэ хавдартай арьсны хатвартай болт нэлээ өвд зовцсон. Тэднээсээ дарахын тулд би энэ хүмүүст ингэж буян хийж явж идэх байхгүй юу. Тэрээр чойжин хүнд сүнс биед орно гэж байдгүй юм. Тэр эмэгтэй сүнсээ биедээ оруулдаг гэж яриад байгаа болохоор бөө юм уу мэдэхгүй. Лав удмын сахиустай гүртэн чойжин хүн биш шүү гэдгийг олон түмэндээ хэлэх гэсэн юм хэмээсэн юм. Тэгээ миний гутас бол одоо энэ улаан нэгт чинь 10 ангал сахиусны гал юм аа. Галдаар одоо 10 ангал сахиус галтай учраас удаан дэвсгэртэй хий. За энэ луу гэхтэр чинь луугийн одоо буулттай 4 хүчтнэр хөлгөлж одоо 10 ангал сахиус бууж ирдэг болохоор одоо лууг бол буултанд бол оруулж өгстэй. За энэ улаан хэмжээр нэхтэр бол одоо мэдээж ингээд хүний муу мухай юмтай ингээд нусалдж байгаа юм чинь эхлээд энэ улаан хэмжээрийг хийчих хөстэй. Энэ улаан хэмжээр муу юмыг хаагаад за тэгээд дэлхийг нараар осруулад одоо жойжингийн хувцсыг одоо бууж ирэхдээ гоёлтой одоо нараар осруулж одоо улаандаар шаргалаар наран хийж өгөө гэж ингэж хийж гисэн байхгүй. За энийг бол 10 ангал сахиусны хоёуг буюу хот мандал одоо өөрөө чинь хамгаалж байгаа хот мандал хүмүүсээ одоо энэ талбин дээр очрон дээр буугаа хамгаалж одоо дааж за энэ 10 ангал сахиусны энэ болохоор энэ улаан дэвсгэртэй ууч галтай одоо 10 ангал сахиус галтай учраас тэгээд дараа нь бадан тавхан цэцгэн дээр хот мандал үүсгээд хүмүүсийнхээ алдаж асгасан аймнаас эрүүл мэнд элдв ханга аймгийг энэ давцарч одоо буулгаад тэгээд хүмүүстэй тарааж өгдөг 10 ангал сахиус. За тэгээд дэлхий даяар бууж ирдэг 10 ангал нийл гэрэлээр харагдаж байдаг байна. За энэ хээг болохдоор бол одоо мэдээж 10 ангал сахиус чинь одоо одоо үндэсний хээнд бол бас оруулж өг гэсэн. Тэгээ бас шараар ингээд осруулаад нар өнгөөр ингэж оруулж өгөөд за ингээд дөрөв хүчтэн болохдоор дөрөв хүчтэнгээр одоо хүч орж бууж ирдэг учраас одоо миний дөрөв хүчтэнг одоо тэр миний аяжсэн хүүхэн бол одоо тэр зургтын шинэ зөөгийн сүгдөөд өчгийн тавьтал бороо асгаж ирсэн. Бүр бороос үер болоод яг өчгийн тасгалтад тэр бороо тасарч ирсэн. Дуусч ирсэн гэдэг ийм утгатай байдаг байхгүй. За тэгээд хурдан хүн бол 3 давхар дээлтэй байдаг. Нэг баримтаг юм аа. Тэгэд ингээ миний сахиусд бүгдийг ингэж надад зааварлж хэлж өгсөн байхгүй юу. Одоо малгай бол мэдээж ингээд 5 дэлбэтэй хот мандал үүсгдэг. Бурхтуудын суудлын бурхтуудын одоо тэнгэрээс бууж ирдэг одоо дэлбэц одоо хот мандал. За тэгээд тэрүүн дээр одоо урд нь 4 хүчтэн байгаа. Тэгээ ард талд нь 10 ангал сахиусны 18 орцсон 18-ны дүрс зураг одоо шид үзүүлдэг 10 ангалыг 18 шид үзүүлж вэ гэдэг ингэж надад зааж өгснөөр өөрөө одоо бичсэн байхгүй. Нэгэн цагт төрсэн эгч дүү мэт элгэмсэг явсан түүнийг төмөн олны нүдэн дээр шидийг үзүүлж хин жинхэнэ гүртэн чойжин болохыг харуулж болно шүү гэдгийг тэрээр мэдэгдэж байна. За эхлээд бол дагагч амар шүжигтэй байсан. Амьдрал нь сайхан болсон. Өөр хүүхдүүднийх гардгүй байсан. Захиусны залбирсаад өөр хүүхдүүдтэй болсон. Тэгэл амьдрал нь их сайхан болсон юм. Тэгээ би чинь их сайн хайртай тэр нь ч эрхлүүлж өгдөг гэсэн. Тэгсэн чинь одоо дараад нь ингээд тэр иччих واخгүй. Одоо яах гээд байгаа. Одоо энэ даруухан юм энийг одоо ингээд дүрх. Одоо тэр хүний хувьд бол би мэдрэмжтэй хүн мэдрэх нь за чи зайлдаа аль эсвэл элдв ханга болгож байгаа шившиг болгоё. Аль эсвэл одоо энэ 10 ангал сахиус би сахиусаа үнэхээр өмөрч байгаа байхгүй. 10 ангал сахиус одоо чойжин сахиус одоо хүн тусуулуудад энийг одоо дараад авъя гэсэн байдлаар л ийм адал гарч ирлээ л дээ. Тэгээ би бол шүлэг хүртэл бичсэн тэр хүмүүст. Тийм байдаг гэдэг 4 мөртөд 3 шүлэг бичиж илгээхэд намайг ус санаад байгаа байхгүй. Би бол ерөөсөө ус санахгүйгээр л одоо энэ хүнийг уучлалчаасаа энэ хүнийг үнэн тайлбараа хийгээд өөрөөрөө гарч ирээсэй л гэж хүсэж байна. Өөр тэрэнд одоо би араас нь харамсаад уйлж дуулаад тийм атаархаад байсан юм ерөөсөө дааж алга. Тэгээд тэр хүүхэн чинь надаас өрсөө тэр гүртэн номонд орцсон байна. Одоо тэр хүн нь одоо тэр гүртэн номын зохиогч нь бас яагаад судлаагүй юм. Ямар ч мэдрэмжгүй ямар ч шид үзүүлгүй хүнийг аваачаал гүртэн гээл тэр гүртэн номонд бичиж байгаа гэсэн.
Би тэгээд захиус тэгдэ чи захиусан залаагүй ээжээч. Захиусан гартаа бариагүй ээжээч. Одоо сэлмийн гартаа бариагүй ээжээч. Өөрөө бясалгаагүй ээжээч. Хүний имийг хийдээд нэр хүндээ битээ алд. Яг ийм дүрмтэй. Хэрвээ худлаа ярих юм бол шууд хамгийн мастагддаг байсан. Ийм дүрм байна. Тэр үед тэр зоос моос юу мó хайдаг шоомогоо устгадаг гэсэн гэж байна. Тэгэхээр миний нэр хүнд бол энэ хүнээс ангид болсон гэдгийг бол би Монголын ард түмэнд зарлж जैन. Тэгээ миний гутас бол одоо өөрөө гутас бол би өөрийнхөө одоо оюуны өмч одоо би өөрөө хийсэн одоо бичсэн одоо зохиогч эрхтэй хүн. Энэхүү Гүрдэн чойжин цэвэлмаагийн удмын сахиусны захиас өөрийн ухаанаар бий болсон бит бус зохиогчийн өмч болох дээл хувцас эд хэрэгслийг нь хуулбарлан дуурайж байгаа нь оюуны тухай хуулийг зөрчиж байгаа маш ноцтой үйлдэл юм. Мөн эрүүгийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 3 дугаарт заасан хуурч мэхлэх арга, 4 болон 5 дугаарт заасан бусдын өмчлөх эрхийг хуурч мэхлэх, этгэл эвдэх аргаар олж авсан хэмээн бичсэн зүйл залтыг санаатаагаар зөрчиж байгаа зэрэг нь хуулийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрснийг харуулж байна. Энэхүү Гүрдэн чойжин цэвэлмаа нэвтрүүлгийн эхний дугаар үзэгч танд хүрлээ. Дараагийн дугаарт түүний багнаас ачлалт аав ээж өсөж төрсөн өлгийн сайхан нутгийн тухай үзүүлэх болно.